2023 оны бид нар бас оюун эрдэнэ ерөнхий сайдын үед хийсэн хэд хэдэн өөрчлөлтүүдийн нэг үст одоо тэтгэвэр өвлөгдөх байсан. Тэгээ гэр бүлийн 2 хүн байхад нэг нь нас барахад нөгөөд нь нас барсан тэтгэврийнх нь одоо тэтгэвэр авахчийн тэтгэврийн 20% өвлөлдөг гэсэн. За энэ дээр болохоор нийгмийн дадлын сангаас энэ яг бол тэр хүн төлсөн учраас гэж бид нар үзэхэд манай цэргийн албаагч дээр өвлөгдөх боломжгүй болчтой. Цэргийн албаагч бол нийгмийн дадлын шимтгэл төлдөггүй. Дээрээс нэмээд арай тэтгэврт гардаг тийм ээ. Тэгэхээр ийм байсан. За шинэ хуулиар бол баталгаа тэтгэврийг өвлөхөөр одоо хуульчилж өглөө. За дээрээс нэмээд цэргийн албаагчид маань мөн адилхан баталгаа тэтгэвэр авч өгсөн. Яг бол энэ бол нийгмийн дадлын сангийн мөнгө биш. Энэ бол улсын төсвөөс олгож байгаа мөнгө учраас улс бол хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүндээ өгөө. Хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэвэр гарч байгаа, тэтгэврт гарч байгаа бүх хүндээ өгөө гэдэг энэ зарчмыг барьж байгаа. Одоо бидний зайлшгүй бодох ёстой асуудал бол өөрөө ирэхгүй 90-с одоо 2005 оны хооронд төрөл тогтсон буурсан та бүхэн санаж байгаа тийм ээ. Тэрүүний өмнө л 3 орчим хүүхдтэй байсан бол тэр үед бараг 2 болж буураад за үүнээсээ үүдээд одоо яг хөдөлмөрийн зах зээл дээр тэр үеийнхэн маань 18-аас 35 насныхан байгаа. Одоо л ингээ 36 насныхан болчлоо. Энэ үе бол 250 мянгаас 320 мянгаар хөдөлмөрийн одоо зах зээл дээр орж иж ажиллах ёстой үеийнхэн бол буурсан байна. Тэгэхэд одоо гэтэл 90-с өмнө одоо төрсэн хүмүүс маань тэтгэврт маш хурдтайгаар гарч эхэлж байна. Тэгэхээр энэ залуу үеийг бас нөгөө талдаа энэ үеийнхнийг бол энэ ачааллыг даахад бас хэцүү байгаа учраас энэ өөрчлөлтийг бол хийхээс аргагүй дараагийн одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрлөлтийг дэмжих томоохон хуулийг оруулж ирээсэй гэж хүсэж байна. Тийм ч учраас сая ялангуяа оюутан залуучуудыг хөдөлмөрийн харилцаанд манай монголчууд их орой орох гэдэг гэсэн хуучин ингээд төгсчөөл бид нар эмэгтэйчүүд бид нар бол төрж таарна. За ингээ үргэлжлүүлээ заримдаа сурна. Одоо бол манай залуучууд ялангуяа одоо цагийн хөдөлмөр эхлэх их гисэн байна. Үүнийг нь бид нар сая засгийн газрын хуулийн дээр 22 нас хүртэл гэж одоо чөлөөлтийг нь хязгаарлаж ирснийг манай ган хөлөг гишүүнс одоо санал гаргаад ангахаар сурж байгаа оюутнууд бол 5 жил сурч төгсдөг. Зарим мэргэжлийнхэн 5 жил сурдаг. Эмэгтэй оюутнууд дунд нь төрдөг. Тэгэхээр ингээд арай одоо завсардах насыг нь бид нар уртсах ёстой гэдээ 22 насыг 24 нас болгож бид нар бас уртсгаж өглөө. За ингэснээр манай оюутан залуучууд маань эртнээс ажил хөдөлмөр эхлээд түүнээс нь ийм өндөр шимтгэл авахгүй байх бас эрх зүйн орчныг бас бий болголоо. Одоо энэ бүх өөрчлөлтөөр яг улсын нийгмийн дадлын сан бол нилээдгүй одоо юуг бол орлого бол буурна. Одоо нөгөө ажил олгочоос төлдөг нийгмийн дадлын шимтгэлийг хөдөлмөрийн улсын доод хэмжээг 10 нугалснаас илүү авахгүй гэхэд нийгмийн дадлын сангийн орлого 400 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. За энэ бол ингээ уул уурхаа банк санхүүгийн ихэнх нь байж таарна. За энэ бол ажил олгогч талдаа их давуу байдлыг олгож байгаа ч гэсэндээ нийгмийн дадлын сан дээр бол ийм их том ачаал ирнэ гэсэн. Зарлаг тал дээрээ бол бас одоо маш өндөр зардалтай. Энэ суурь тэтгэврийг улсын төсвөөс тавина гэтэл одоо та бүхэн бодоод үз 100-аас 300 мянга орчим төгрөгийг нийт 500 мянган тэтгэвэр авахч өгөх байхгүй. Тэгэхээр эн чинь энэ дүн улсын төсвөөр тавигдаж орж ирнэ. Нөгөө 1.5%-ыг мөнгөжүүлнэ. Одоо бид нар 1%-ыг одоо төсвийн шимтгэлээс өгөхөөр улс урамшуулж байгаа байхгүй. Сайн байна, та ажил хийсэн байна, 1%-ыг та төлжээ. Би ахаад 0.5%-ыг нэмж өгье. Таны энэ 5%-оор нийлсэн 1.5%-ыг мөнгөжүүлье. Гэхэд л энэ мөнгө бол эрэх жилд тэгэхэд 400 гаруй тэрбум төгрөг мөнгөчөөд гар хүрэхгүй үлднэ гэсэн. Тэгэхээр ямар хачаалттай одоо болж байна гэдэг бол ойлгомжтой. Гэхдээ энэ реформыг хийхгүйгээр өнөөдрийн шимтгэл төлж байгаа хүмүүс ч одоо нөгөө талдаа сэтгэл дундуур авж байгаа хүмүүсийн сэтгэл дундуур байгаад байж бас болохгүй. Дэлхийн улс орнууд болгонд л яг нийгмийн дадлын сангийн өөрчлөлтийг алгуур хийхгүй бол болдгүй шүү гэдэг хуучин соц орнууд их ярьдаг. Одоо зарим улс орнуудын нийгмийн дадлын сангийнхаа реформыг хэтэрхий хурдтай, хэтэрхий тооцоолмоотой, хэтэрхий улс төрчдийн одоо амаар за дээрэс нэмээд нийгмийн одоо скол хүлээлт гарангуут улс төрчид нь худлаа амлаад тооцоолмоотойгоор хийснээс үүдээд нийгмийн дадлын санаанд дампуураад тэтгэврээ тавьж чадаагүй улс орнууд бас нилээдгүй бий бас. Тэгэхээр одоо би бол хувь хүнийхээ хувьд санхүү эдийн засгч хүнийхээ хувьд нэгдүгээрт хоёрдугаарт салбарын сайдаар ажиллаж исэн хүнийхээ хувьд энэ санд хэтэрхий попорсон битгий шийдвэр гаргаасай. Өмнө попорсон шийдвэрүүд нь одоогоор 8.3 их найдын зарлаг аль хэдийн гаргацсан байна. Тэгээ энэ нь одоо ахаад үргэлжлүүлээ шүү дээ. Тэр хүмүүс чинь үргэлжлүүлээд тэтгэврээ аваад явна гэсэн. Тэгэхээр ийм нэг хэсгээ хайрлах гэж байгаа гэд нөгөө хэсгээ хорлсон ялангуяа шимтгэл төлөгчид тэтгэвэр татвар төлөгчдийг их ачаалал үүрүүлсэн ийм шийдвэрүүд гаргаж болохгүй. Яг тэгвэл энэ шийдвэрийн горыг нь шударгаар хөдөлмөрлж байгаа хүмүүс амсах гад байдаг.
улс төрчид ямар энэ мөнгөний төлөхгүй шүү дээ. Тэгэхээр ийм шийдвэрүүдийг бас хамаагүй гаргаж болохгүй гэж боддог. Сая бол үйлдвэрчний эвлийн холбоо бол ялангуяа үүн дээр нэлээд хатуу байр суурьтай байлаа. Та нар битгий хамаагүй одоо нийгмийн дадлын санг дампууруулах шийдвэр битгий гаргаарай. Энэ бол хувь улс төрчөөс урт настай сан байх ёстой гэдэг ийм хатуу шийдвэртэй байр суурьтай оролцсон.